Хэрэв гэрэл зургаар дамжуулан өнгөрсөн рүү аялах боломж олдвол та нар аялах уу? Гэхдээ нэг дүрэн бий. Юу ч өөрчилж болохгүй. 1, 2, 3僕らは何回だってきっとそう何年だってきっとさよならとともに終わるだけなんだ За манайхан Вүү аним багцтай болсныг мэдсэн үү? Та нар маань Вүүгээ идэвхжүүлээд Chainsaw Man, Solo Leveling, Jujutsu Kaisen, Link Click зэрэг олон сонирхолтой анимыг үзэх боломжтой болоод байна. Хамгийн гол нь эдгээр дуртай анима албан ёсны эрхтэйгээр үзэхээс гадна Япон болоод монгол хэлний дуу оруулга мөн хадмалтайгаар сонгон үзэгч боломжтой. Тэгээд болоогүй цаашид ч олон гоё аним нэмэгдэх юм байлээ шүү. Shayoshi бол за зүгээр болтоо гэд дуудаад явчихъя. Болтоо бол гэрэл зургийн студийн эзэн. Код нэр нь цаг. Тэр энгийн нэгэн биш бөгөөд зургийн ертөнц рүү орох онцгой чадвартай. Түүний хамтрагчийг Лю Гуан гэдэг. Код нэр нь Гялба. Хідүүлээ хэн гихүү? За Ганаги. Тэр ч бас онцгой чадвартай. Тэр зургийн ертөнц дээр болж байгаа зүйлсийг уншиж чадна. Өөрөөр хэлбэл нэгэн зураг руу орох замаар өнгөрсөнд очиж чадна. Харин нөгөөх нь тухайн зургийн цаг хугацаанд юу болж өрнснийг харж чаддаг гэсэн үг. Тэдний ажилд 3 дүрэн бий. Нэгдүгээрт цагийн хязгаар нь 12 цаг. Хоёрдугаарт төлөвлөгөөний дагуу хамтран ажиллах. Гуравдугаарт өнгөрсөнтэй орооцолдохгүй байх. Өөрөөр хэлбэл юу ч өөрчилж болохгүй. Энэ эмэгтэйг Лин гэдэг. Гэхдээ бид Ану гэж дууднаа. Ану бол Болдогийн багын найзаас гадна энэ хоёрын зургийн студийн байрны эзэн. Бас онцгой чадвартай нь холбоотой тусгай ажилд нь үйлчлүүлэгч олж өгдөг. Ану манай хоёрт ирсэн шин захиалгын тухай танилцууллаа. Тэдний ажил бол Judai Game-ийн санхүүгийн нууц мэдээллийг цуглуулах. Энэ мэдээлэл нь зөвхөн гүйцэтгэх захиралд нь л байдгаас гадна хакердуулахаас сэргийлж мэдээллээ хизээж компьютер дээрээ үлдээдэггүй, үргэлж өөртөө авч явдаг гин. Энэ ажлыг 3 өдрийн дотор хийх ёстой. Гүйцэтгэх захирлынх нь нарийн бичгийг Эмма гэдэг. Тэр л мэдээллийг нь харах боломжтой ганц хүн. Эммагийн хамгийн сүүлд авсан зураг нь уржигдэр 10 цагийн үед авсан хоолныхан зураг. Тиймээс манай хоёр түүний энэ зургаар дамжуулан ажиллаа хийхээр боллоо. Хамгийн сонирхолтой зүйл нь болдоо буюу цаг маань тухайн зураг дарсан хүний биед нь орж тухайн цаг мөчөд очдог. Ингээд тэдний ажил эхэлж болдоо Эммагийн биед орно. Манай хоёр хэдий өөр цаг хугацаанд өөрөөр байршилд байгаа ч зургаар дамжуулан бодлороо харилцаж чаддаг. Болдоогийн орчихсон байгаа биеийн эзэн болох Эмма үргэлж илүү цагаар ажилладаг учраас болдоо түүний ажлыг хийхээс өөр аргагүй болно. Учир нь өнгөрсөнд очиж даалгавраа биелүүлэхэд өнгөрснийг өөрчилж болохгүй гэсэн дүрмтэй. Гэхдээ яах вэ? Ганаа бүгдийг нь мэдж байгаа учраас болдоод ажлыг нь дуусгахад туслана. Болдоогийн ажлын хамгийн хэцүү хэсэг нь бусдын биед орох. Тухайн хүнийхээ мэдрэмжийг мэдэрч, ой санамжийг нь харж, зүүдлэх зүүдийг нь хүртэл хамт зүүдлэнэ. Болдоо маань Эммагийн ажлыг шөнийн 2 цаг хүртэл хийж, маргааш өглөөнө нь яг цагтаа ажилд нь ирдэг. Ингээд бүх зүйл өрнөх ёстой дарааллынхаа дагуу өрнөнө. Ганаа болдоод хурлын үеэр юу болсон тухай хэлж, болдооч тэр бүгдийг нь хийнэ. Эмма санаандгүй байдлаар захирлынхаа хувцас руу уух зүйл асгаж, дараа нь норсон өмдийг нь арчхаар дэрэгдэн суудаг. Яг тэр үеэр захирлынх нь ихнэр ирж, Эммаг нөхөртэйгөө хардаад доромжилж эхэлнэ. Мэдээж энэ бүхнийг мэдрэх нь болдоод тун хэцүү байлаа. Аав ээжийн хайрлаж өсгсөн нандин охин асар их дарамттай ажлын байрныхаа ачааллыг дааж ядан ажиллаж байхад тэнэг нөхрөө харцсан ихнэр нь гинэт орж ирээд доромжилж байснаа алгацчихна. Энэ бүхнийг болдоо маань чимээгүйхэн төвчж өнгөрүүлэх ёстой. Яг л тесэрхийн даваан дээрээ ашгүйнийг тисэж болдоо гүйцэтгэх захирлын нууц санхүүгийн тайланг нь харж авснаар манай хоёрын ажил бүтлээ. Ингээд мэдээгээр Judai Game-ийн сувер хийж байсан санхүүгийн тайлангийн талаар гарч ийн. Бас өнөө гүйцэтгэх захирал нь баривчлагдсан тухайч гардаг. Болдоо тэр захирлыг баривчлагдсанд тунж их баяртай байдаг. Гэхдээ болдоо хийх ёсгүй нэг зүйлийг дур мэдэн хийжээ. Тэр нь Эммагийн утсаар аав ээж рүү зурус бичсэн явдал. Тэр Эммагийн өмнөөс ааваа ээжээ санаад байна гэд биччихэж. Жинхэнэ Эмма ч энэ зурвасаа хараад аав ээжигээ дэндүү их сансандаа уйлсаар гүйн гардаг. Аав ээж хоёр нь зурвсыг нь хараад охинтойгоо уулзахаар хүрээд ирж Эмма утсаар ярин ээж аав руугаа гүйж явахдаа замдаа нэг хүнтэй мөргөлдөн төр зогсдог. Нөгөө талд болдоо хийсэн зүйлээ эргцүүлэнгээ одоо Эмма жаргалтай байгаа болов гэж бодно. Үүнийгээ Ганаад хэлтэл Ганаа маш нухацтайгаар
ирээдүг битгий асууж бай гэж хэлдэг штэ гэж уурладаг. Болдоо өрөөнөөс гарч Гана ганцаараа үлдэхэд шин мэдээ цацагдана. Өнгөрсөн шөнө голын дэрэгдээс эмэгтэй хүний цогцос олдсон ба тэр нь манай Эмма байж таархан тэр. Цагдаа нар түүнийг ажилласаа үүдэн амиа хорлсон байх магадлалтай гэж үзжээ. Ануу манай хоёрын дараагийн даалгаврыг авч ирсэн нь нууц жор олох даалгавар. Даалгаврын зурган дээрх 2 хүн өмнө нь хамтдаа Рамьяны газар ажиллаулдаг байсан гин. Нэг нь менежмент, нөгөөх нь галтгоогоо хариуцдаг байж 10 жилийн турш хамтарч ажилласан ч бие биенийхээ ажилд огт оролцдоггүй байсан гин. Тиймээс алдартай менюнийхээ орцыг нэг нь л мэддэг байж гэтэл нөгөөх нь хамтрагчаасаа урваад нууц жороо ашиглан шинэ бизнес эхлүүлжээ. Эдний үйлчлүүлэгч одоо тэр нууц жороо олж авах хүсэлтэй байгаа юм байна. Менежментийн хариуцдаг байсан нь Нацу. Жороо аваад явсан нь болохоор Лин Жиан гин. Болдоо маань тэднийг 10 жилийн турш хамтарч ажиллажхаад яагаад нэгнээсээ урвсныг нь гайхна. Тэгээд бид ч бас хизээ нэг өдөр өөр зүйл хийхээр салцгаах болов гэж асуудаг. Үүнийг нь сонсож суусан Гана маань өмнөх хэргийн талаар бодон суулаа. Ялангуяа Эммагийн үхлийн талаар. Ингээд манай хоёр дараагийн ажилдаа орно. Энэ удаад хоёр хамтрагчийн 10 жилийн өмнөх зургийг ашиглан тэдний үйлчлүүлэгч болох Нацугийн биед ордог. Гэтэл хичнээн зураг ашиглаад өөр цаг хугацаанд очиод ч нууц жорыг нь олж чаддгүй. Хайсаар хамгийн сүүлд нь 10 жилийн дараах буюу саяхны зураг руу н ордог. Тэгсэн ч нэмэр байсангүй. Гэхдээ энэ удаад болдоо нөгөө хамтрагчийнх нь буюу Лин Жианы биед ордог. Учир нь тухайн зургийг дарсан хүн нь Лин Жиан байлаа. Бас манай хоёр эцэст нь ойлгосон зүйл нь өөрчлөгдсөн хүн нь Лин Жиан бус Нацу өөрөө байж тэр л бизнесээ илүү өргөжүүлж илүү том зорилго тавьсан нь Лин Жианы хүссэн 50 амьдралаас дэндүү зөржээ. Болдоо Лин Жианы биед байх үедээ санамсаргүй цүнхийг нь уудалж агаад нэг газар руу маш олон удаа явсан тасалбар байхыг нь олж хардаг. Тэр газарт нь үдсгэлэнтэй дэлбэтэй маш сайхан үнэртэй нэгэн цэцэг ургадаг гэж Ганач түүнийг нь интернетээс хайхад хөдөө бол тэр цэцгийг нь унтаглаж амтлагч болгож ашигладаг гэдгийг нь мэдэж авдаг. Ингээд даалгавар биеллээ. Тэгсэн манай хоёр үйлчлүүлэгчтэй нэг зургийг нь өгөхөө мартчихсан байдаг. Тэр зургийг харвал хоёр хамтрагч бүр өмнө нь оюутан цагта хамт амьдардаг байсан үеийнхэн зураг байлаа. Зурган дээр нь Рамьян байгаа нь харагдтал болдоо үнэхээр их хөлсөж байснаасаа болоод Ганагаас зураг руу орж Рамьян идэх зөвшөөрөлгүй юм да. Тэгснэ Ганаг зөвшөөрөөгүй байтал зураг руу яваад орчихно. Оюутны дотор байрны өрөөнд хоёр охин будаа агшаагч ашиглан Рамьян чанаж идэж байлаа. Тэгсэн энэ үеэр манай хоёрын үйлчлүүлэгч буюу Нацу цүнхнээсээ нэгэн зүйлийг гаргаж ирдэг. Аав ээж нь хөдөөгөөс өгч явуулсан гин. Энэ бол тэдний нутагт ургадаг нөгөө цэцэг. Нутгийнх нь настай хүмүүс энэ цэцгийг амтлагч болгон ашиглах үнэхээр дуртай гин. Энэ цэцгийн ам түнэр нь хүмүүст хамгийн аз жаргалтай дурсамжийг үлдээдэг гэлцдэг. Ингэж л тэр хоёрын бизнесийн нууц жор үүссэн юм байна. Эцэст нь тэдний үйлчлүүлэгч нууц жор хизээч найзынх нь байгаагүйг олж мэдлээ. Нууц жор анханасаа л өөрийнх нь байж. Ер нь л анханасаа ямар ч нууц жор байгаагүй юм байна. Үүнийг мэдсэн Нацу нутгаа зорин одоо тэнд ажиллаж амьдарч байгаа найз руугаа явдаг. Нэг даалгаврын төлөө хэдэн зуун Рамьян идсэн манай болдоо хоёр ихчийн жорыг мэддгийнхээ хуваар Рамьян хийж идчихийдэг шүү. Манай хэдийн гэрэл зургийн онцгой бизнесийг сонссон нэгэн хүн зорж ирлээ. Тэр нэгэн зургийг баринга хизээж мартаж чадахгүй өдөр маань гин. Тоглолтондоо ялагдаж, анхны хайраа алдаж, ээжтэйгээж хэрэлджээ. Түүний хүсэл бол тэр өдөрт очиж хэлмээр байгаа үгээ хэлэх гин. Уг нь иймэрхүү ажлыг зөвшөөрдөггүй ч энэ удаад Гана энэ ажлыг авахар боллоо. Учир нь Ганагийн бодлоор түүний үг ирээдүйг өөрчлөхгүй гин. Спорт зааланд сагсан бөмбөгийн тэмцээн болж гин. Болдоо үйлчлүүлэгчийнхээ биед орсон бөгөөд сэлгээний тамирчин учир нэг хэсэгтээ зүгээр суухаас өөр ажил байсангүй. Тэгсэн болдоо гэж далчисан юм уйдаад байна гэснээ камераар нь зураг дараад эхэлтэл камерны гэрлээс болоод тэдний багийн нэг тоглогч бэртчгэн тэрдээ өнгөрснийг өөрчилчих үү гэсэн ашгүй эцсийн үр дүн өөрчлөгдөхгүй гин. Гэхдээ гай олж бэртсэн тоглогчийн оронд болдоо маань тоглохоор болчихдаг. Тэгэхээр одоо болдоогийн үйлдэлээс шалтгаалж ирээдүй өөрчлөгдөх хэсэг нь хамаарах бах. Ядчихад болдоо маань цагс тоглохдоо үнэхээр сайн. Дээрээс нь ялагдах дургу гэж байгаа. Уг нь Ганагийн хэлсний дагуу яаж игээд ирээдүйг өөрчлөлгүй хожигдох ёстой ч гэлээ. Яагаад ч юм хожих үйлдэл хийчгээд байдаг.
Тэгсэн эшгүй болдоо дахин сэлгээнд сууж түрүүн бэрцсэн залуу дахин тоглолт руу орохоор болно. Болдоо маань сэлгээнд суунгаа ахлагчийнхаа бэрцсэн хөлийг хараад ийм хөлтэй зүгээр гэж үү гэж гайхан асуудаг. Харин түүний хажууд байсан багш одоо л гарахгүй бол ирээдүйд дахин боломж олдохгүй ч гэж мэднэ. Энэ хот жижигхэн, сургуулийн хүрч чадах газарч бага. Энэ заал өмнө нь хуучин үйлдвэрийн ажилчдын газар байсан. Үйлдвэр хаагдаж сакс тоглох дуртай сурагчид ашиглах болсон. Гэхдээ удахгүй энэ газрыг нурааж сургуулийн өргөтгөл барих гэж байгаа гэж хэлдэг. Багийн ахлагт энэ тоглолтын дээр сайн үр дүн гаргавал энэ заалыг үлдээж өгөөч гэж сургуулиас гуйж л дээ. Багш үргэлжлүүлэн ийм хөдөөгийн сургуульд хичээл ирээл хичээхгүй бол болохгүй. Саксаар амжилт олно гэдэг тэдний хувьд үлгэрэл гэсэн үг гэхэн тэр. Үүнийг сонсож суусан болдоо маань ганаатай хамт сакс тоглон танилцсан үеэ эргэн дурсдаг. Багийн ахлагч хэдий бүх хүчээ дайжлан тоглож исэн ч бэрцсэн хөл нь уламжлалд орцсоор байлаа. Тэгээд дахин тоглох боломжгүй болсноор ахиад л болдоотой солигдно. Сэтгэл нь хөдөлсөн болдоо маань тоглолт руу орохынхоо өмнө ахлагчид хандан энэ тоглолтыг хизээж таны сүүлийн тоглолт болгохгүй гэд хэлчихдэг. Үүнийг нь зургийн гаднаас ажиглаад сууж байгаа ганаа сонсоод бидний амлалтыг битгий мартаарай гэж болдоод сануулна. Болдоо маань энэ удаад байдаг чадлаараа үзэлцлээ. Ганааг тоож байгаа шинж алга. Ялахын төлөө л улаарч байгаа нь илт харагдана. Энэнд нь ууралсан эсрэг баг нь залмих гаргах гэж үздэг. Болдоогийн зүүсэн шилийг нь хүртэл албаар хагалчихна. Гэхдээ л болдоо тэр шилтэй шилгүй өөрийнхөө хараагаар харж байгаа болохоор нэг их гай болж чадсангүй чаавас. Ганаа болдоог зогс гэж хэлсээр харин болдоо ялагдах хүсэлгүй байлаа. Тэгж ан маань үдсээр эцэст нь хожчихно. За тэгэл одоо яана инээ болж итэл ганаа түүнд ашгүй ирээдүй өөрчлөгдсөнгүй гэж хэлдэг. Болдоо үйлчлүүлэгчийнхээ багш дээр очин бид энэ тэмцээнд ялсан юм чинь энэ заалыг нураалгүй авч үлдэх үү гэтэл энэ газрыг нураах шийдвэр нь аль хэдийн шийдэгдчихсэн байсан юм аа гин. Тиймээс л ирээдүйн эцсийн цэг нь өөрчлөгдөхгүй байх нь. Хэдий дараа үннийг мэдгч хэлээ. Одоогоор үйлчлүүлэгчийн найзууд үнэхээр жаргалтай харагдаж байлаа. Тоглолтын дараа тэр багийн ахлагчийг гэрт нь хүргэж өгөх ёстой. Энэ үеэрээ эхний даалгавраа биелүүлнэ. Үйлчлүүлэгчийн хүсэлт бол багийн ахлагч анхны хайр бас ээждээ хэлж чадаагүй үгээ хэлэх. Үйлчлүүлэгчийн анхны хайр нь багийн ахлагчийн дүү байж ахлагчийг хүргэж өгөхөд дүүтэй таарах ба ахлагч дүүгээ найзд нь сайныг мэддэг тул тэднийг хоёуланг нь үлдээдэг. Энэ үеэр болдоо маань хоёр дахь даалгавраа биелүүлж хэлэх гэсэн үгийг нь хэлж өгнө. Сүүлийнх нь ээждээ хэлэх үг. Сүүлийн даалгавраа биелүүлж дуусаад болдоо ямар цаг хугацаанд ирснээ мэдээд цочирдно. Тэр 2008 оны 5 дугаар сарын 12-нд буюу аав ээж хоёрынхоо нас орсон газарт яг л тэр цаг хугацаанд нь иржээ. Ганагийн энэ ажлыг хүлээн зөвшөөрж авсан шалтгаан нь үйлчлүүлэгчийн үг хэлхийг хүссэн хүмүүс бүгд тухайн өдрөө нас орсон байж. Тиймээс л нас орсон хүмүүст хэлсэн үг нь өөрчлөгдлөө гэд ирээдүй өөрчлөгдөхгүй байсан бололтой. Гэтэл энэ ирсэн газар бас цаг нь болдоогийн аав ээжийн үхэлтэй ч мөн холбоотой байж таарлаа. Үүнийг мэдсэн болдоо хумгүй дугуйжийн нэг тийш явах гихт нь ганаа түнд чи аварч чадахгүй тэд аль хэдийн өвчгсөн үхэл гэдэг гултаж болохгүй чухал зангилаа гэж сануулдаг. Тэгсэн ч болдоо заавал бүгдийг нь аврахыг хүснэ. Аав ээжийнхээ хаана байгааг мэдэхгүй ч хамгийн түрүүнд ахлагчийнхаа гэрлүү явлаа. Хамаг хурдаараа яарсаар ахлагчийнхаа гэрт ирээд газар хөдлөлт болно. Бүгдээрээ эндээс явах хэрэгтэй гэж хэлсэн ч хэн итгэх вдэ. Болдоо маш их зөхөрч бүгдийг нь аврамаар байгаадаа шаналн орилно. Тэгээд ганаагаас гуйдаг. Ядаж ганцхан хүнийг аврахыг зөвшөөрөөч. Үйлчлүүлэгчийн ээжийг л аварчихъя. Надад туслаач гэж гуйна. Ганаач түүний зөвхөрлийг ойлгон зөвшөөрдөг. Тэдний үйлчлүүлэгч тухайн үед гэрийнхээ зочны өрөөнд байснаар ганцаараа амьд үлдэж байжээ. Тиймээс болдоо гэрлүүнд буцан ирж ээжд нь газар хөдлөлтийн тухай хэлэн зочны өрөөний ширээн доор нуугдцгаадаг. Цаг маш бага үлдсэн тул эндээс гарч явна гэх ямар ч боломж байсангүй. Газар хөдлөлт нь оройн 8:30 болсон. Гэтэл яг цагт өгчийтэл ээж нь гинэтхэн нэг зүйл мартчихлаа гэд босох гин. Болдоо маань түүний өмнөөс босож явтал газар хөдлөлт эхэлчихэн тэр. Байшин тэр жигтэй нурж болдоог нүдэ нээхэд үйлчлүүлэгчийн ээж хүүгээ аврахын тулд түүнийг хамгаалan дээрээс нь унсан байдалтай хэвдэж байлаа. Болдоо болж байгаа бүхнийг өөрийн биеэр мэдэрхийн зэрэгцээ. Үйлчлүүлэгчийн гуниг шаналлаас ч мэдэрсээр байна. Үйлчлүүлэгчийн ээж хүүгийнхээ гараа сатхан
сүүлчийн үгээ хэлдэг. Харин болдоо маань зургаас буцаж гарахаач мартан түүний гараас чанга атхан уйлна. Болдоо өөрийнхөө ээжийг ч мөн дурсан санаж байлаа. Манай хоёрт дараагийн даалгавар нь хэдийн иржээ. Нэгэн залуу тулааны урлагаар хичээлдэг гэр бүлийн охинд сэтгэлтэй болжээ. Тэгээд түүндээ гэрлэх санал тавьсан ч аавынхан зөвшөөрлийг авахын тулд заавал тулалдаад ялах ёстой юм гин. Залуу хэдэн ч удаа оролдож үзээд аавыг нь огт дийлдэггүй. Тиймээс манай хідээс аавынх нь огт ялагддаггүй нууцыг олж өгөхийг хүсжээ. Болдоо маань зурагт орж ирмэгцээл хэдэн зуун шатаар алхах хэрэгтэй болчихно. Хамаг хэцүү ажлыг нь би л ганцаараа хийх юм аа. Яагаад би ганцаараа зовоод байгаа юм бэ гээл үгэлсээр явлаа. Нөгөө тал ганаа бол зайрмаг идсэн шигээл жаргалтай сууж байна. Болдоо маань зовж нэг юм шатаар гарч ирмэгцээ шууд л эмэгтэй аавтай тулалдах хэрэг гардаг. Мэдээчтэйгээд яаж ийгээд болцчихсэн ч гэсэн элц давуу ялагдах нь тодорхой штэ. Гэхдээ аавынх нь шав манай болдоогийн хөдөлгөөнийг хараад алмаарч байгаа нь харагдана. Учир нь тэр өөрөө багшийнхаа хөдөлгөөнийг харах гэж 10 жилийг зарцуулжээ. Гэтэл ганц жилийн дотор тулааны урлагт суралцсан хүн ингэж сайн багшийнх нь хөдөлгөөнийг уншиж байгааг хараад гайхна. Тулалцсаар болдоогийн хамаг хүч барагдаж босгоч тэнхэлгүй болдог. Гэтэл хязгаартаа тулчихлаа гэж бодоод нүдээ анихтана. Болдоод үйлчлүүлэгч залуугийн хайртай эмэгтэйгээ анх хараад дурлаж байсан тэр үеийн нүдэнд нь харагддаг. Хайрын хүч түүнд дахин босох хүч өглөө. Гисэн ч эцэстээ гэхэд болдоо ганаа хоёр даалгавраа биелүүлж чадсангүй. Тэд эмэгтэйн аавын тулааны урлагаас юу ч харж хамжаагүйдээ гутран сууцгаана. Ануу даалгавраа яасан гэсээр орж ирэхэд нь манай хоёр түүнээс энэ даалгаврыг яаж олсон тухай нь асуудаг. Сүүлийн үед мэдээгээр гэмт хэргийн тоо нэмэгдэж байгаа талаар ярих болжээ. Үүнийг сонссон Ануу бие хамгаалах урлагаар хичээллэгээр шийдэж нэг газар очсон юм байна. Тэр газрынх нь эзэн одоогийн тэдний үйлчлүүлэгч байж таарлаа. Нас өндөр гарсан хэдий ч одоо хүртэл хайртай эмэгтэйтэйгээ гэрлэхийн төлөө жил бүр аавтай тулалдахаар очдөг гин. Энэ жилч бас 2 цагийн турш уртаас урт шатаар алхасаар гарч ирэхэд нь манай 3 түүнд тусалдаг. Ануу түүнээс яагаад аавынхан зөвшөөрлийг авахыг тэгэж их хүсээд байгаа юм бэ гэж асуухад би түүндээ зөв ёсоор нь гэрлэнэ гэж амлалт өгсөн. Түүнийгээ л биелүүлмээр байна гэдэг. Тэр 2 цагийн турш арай хийн шатаар өгсөн гарч ирээд аавынх нь урд сөхрөөд унчихна. Тэгээд түүнээс дараа жил хоёулаа шатны доор тулалдаж болохгүй юу гэж гуйдаг юм да. Олон жилийн турш хайрынхаа төлөө зөвхөрлөлтгөө тэмцсэн түүнд эцэст нь эмэгтэйн аав өөрөө бууж өгөхөөр шийдлээ. Гэхдээ нэрээ арай л хатуу юм аа. Энэ олон жилийн дараа хөгшөрсөн хойнол зөвшөөрч идэг шүү. Энэ явдлын дараа манай хоёр Анууд гэрэл зургийн онцгой ажил авахаа түр зогсоё гэж хэлдэг. Гэрэл зургийн студид энгийнээр нь ажиллуулж нэг хэсэгтээ зураг руу ормооргүй байна гин. Гэвтэл тэдний хаалгаар нэг хүн орж ирснээ өөрийгөө цагтаа байна гэхэн тэр. За энэ хүрээд Link Click Anime-ийн 1-р бүлгийн 6-р анги нь дуусаж байна. Хэрвээ үргэлжлэлийг нь сонсохыг хүсэж байвал бичлэгтээ лайка дарж сэтгэгдлээ заавал үлдээгээрэй. Бас subscribe-а дарахаа мартваа. Baby, just to let me down and mess me